Өчигдөр асуулт асууж үг хэлэх байсан. Тэгэд санамсаргүй өнгөрөөсөн байлээ. Тэгээд өнөөдөр зүгээр асуулт биш баг үг хэлчихье дөө. Ер нь бол нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт ороод энэ нийгмийн тэтгэврийн сангийн шинжилгээг хийж байгаа энэ үйл явц эхэлж байгаад бол баяртай байгаа, дэмжиж байгаа. За зүгээр сануулж бас цаашдаа анхаарах ёстой зарчмын зүйлүүдийг бас хэлсэн зөв байхаа гэж бодож байгаа. Манай Авбакир сайд өөрөө бас байна. Тэгэхээр хамгийн гол нь одоо төлж байгаа ажилтан, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ чи хിവэрэ байгаа. Нөгөө талдаа ажил олгогчийн нийт цалингийн сангийн 5%-ийг татвараас чөлөөлнө гэж нэг жижиг мотивацлах зүйл. Гэтэ энэ хэмжээг яагаад 5 гэж гаргасан? За хоёрдугаарт ажилтны талдаа бол 1.2 сая төгрөгийг гээд ийм мотивацлах энэ тал бол бас хангалттай ороогүй юм уу да гэсэн ийм цаашдаа анхаарах зүйл байгаа. Яг нөө жинхэнэ утгаараа тэтгэврийн сан чин урт удаан хугацааны хөрөнгө оруулалтын сан болоход бас анхаарах ёстой зүйлүүд байна гэж энэ зүйлийг бас хэлмээр байгаа. Ер нь бол хувийн тэтгэврийн сан үүсгэхэд ажилтан талд мотивац өдөөгдөх төр хүчин зүйл чухал. Өөрөөр хэлэх юм бол тэртээ тэргүй улсад 11.5% шимтгэл төлж байгаа бол юугаараа илүү гаргаж одоо хувийн тэтгэврийн санд мөнгө оруулах вэ, хуримтлуулах вэ? Эсвэл одоо боломжтой улсууд нь арилжааны банк, үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулдаг хിവэрэ байна. Тэрэндээ харьцуулахад илүү одоо өгөөчтэй, илүү боломжийг нээсэн байх ёстой. Нөгөө мэдээж нэгэнд одоо хувийн тэтгэврийн сангууд үүсчих юм бол хувийн секторт урт хугацааны хөрөнгө оруулалтын боломжуудыг нээх маш ийм таатай зүйл болно гэдгийг бол тэр утгаараа энэ реформын эхлэлийг бол дэмжиж байгаамаа. За хоёрдугаарт нь энэ баталгаад тэтгэврийн одоо үе бэ штэ 3 шатлалт гээд анхны шатлалт нь баталгаад гээд 100-аас 300 мянган төгрөгийг орлого доогуур байгаа иргэдэд олгоно гэд. Тэгээд тэр асуудлыг бас гүйцэж судлах ёстой гэж үзэж байгаа. Үндсэн нийгмийн даатгалын сангаасаа авж байгаа тэр дүнтэй уялдуулж, дүйцүүлж, сайн томьёолж тооцохгүй бас бодит амьдрал дээр хийдэл гарах үе гэсэн ийм анхаарал байгаамаа. За 3 дугаарт нь болохоор босго бас тамиар юм шиг санагдсан. Одоо татрыг чөлөөлөх хэсэг дээр ямар одоо хэд хүртэл төгрөгийн орлоготой дээр ямар хэмжээний татрын чөлөөлт байх вэ? Илүү өндөр орлоготой иргэд дээр арай бага хөнгөлт байх ч юм уу юм босго зааг хэрэгтэй юм шиг бас тооцоол арай дутмаг юм шиг санагдсан шүү. Цаашдаа илүү боловсронгуй хөгжсөн улсуудын түвшинд аваачаад явцын дунд сайжруулах хэрэгтэй гэдэг энэ тал дээр бас саналаа ирмэл хэлмээр. Тэг хүн намын мөрийн хөтөлбөрт орсон юм олон реформын олон салбаруудад хийх ёстой нэг реформ шинтгэлийн ажил ийхүү эхэлж чад бол дэмжиж үг хэлж байгаа. Тэг анхаарах зүйлийг бол сануулж зориуд протоколд оруулж байгаамаа. За баярлалаа. За үг хэллээ. За Ганзүргийн Лувсан Жамц гишүүн алга байна. Батын Батбаатар гишүүн алга байна. За Сүхбаатар Эрдэнэт гишүүн асуулт асууна. За